Одоо ич. За Хүрсгэл аймгийн Хатгалсан Сихватрын онгоцон дээр суграач дээр ирсэн байж байна. За аялын хэд өдөр лээ бро? За аялын 8 дахь өдөр хүрэлж байна. Тэгээд өнөөдөр хүртэл ямар газруудаар явж юу үзв? За өнөөдрийг хүртэл өмнө топ 3 альч. За өмнө аймгаас гараад бид нэр одоо 8 дахь өдөр анги аялаа явж байна. За энэ хугацаанд бол асар их байгалийн үзэсгэлэнт газруудаар явлаа. За тэгээд тэрнээс бол одоо хамгийн гоё сэтгэлд үлдсэн 3 одоо хэлье. За нэгдүгürt бол за Башлаа хатыг оруулахгүй байж болохгүй. Яг гэвэл Башлаа хатан дээр бид хүн аварсан. Тэр одоо мөч бол яалч юм мартагдахгүй байгаа. Тэр байгалийн үзэсгэлэнт газар дээр хүний амин ас авраад тэнцээ бас нутгийн ард иргэдэд туслаад буянтай юм болсон. Тэгэхээр тэр одоо нэгдүгээр тэрийг оруулж байна. Башлаад бол бас байгалийн бас үнэхээр гоё үзэсгэлэнт газар байлээ. Яа. Тасархай. За тэрийг бол драфтын нэгээр орууллаа. Драфтын нэгээр Башлаад чалгарлаа. За хоёроор болохоор юу гэх юм. Хоёроор бол жаргант голлол яалч гоё ялаа. Бас би төсөөлөг үзсэн. Яг анх ингээд очиод буугаал тэр нөгөө машина тавьчаал орж явах явцад бол за ерөнхийдөө зүгээр нэг цэнгэг гол дээр ирж байгаа гэсэн бодолтой байсан бол очиод харахад бол үлгэрийн юм шиг яа ингээд урд өмнө үнэхээр харж байгаа үзэж байгаагүй юм шиг бүр ингээд итгэж өгөхгүй юу вэ хаана ирч вэ гэдэг тийм мэдрэмж төрсөн. Тэгээ бас өөрөөсөө гоё орж үзээд гоё байсан гоё энерги мэдрэмжийг аваад юутай жаргант голтой холбоотой хэлэхэд ингэж аахгүй юу? Уулууд нь бүгдээрээ морь унаад би булагдсан тэгэнгүүтээ би бас ингээ хоолоо ингэсээр үнцэн байсан. Тэгсэн чинь зүгээр юуны жаргант гол руу ороод миний хоолоо идчихсэн шүү дээ. Тэгсэн үү? Тий. Үнэнгээсээ болсон явдал. Гоё тий. Тэгэл би бас дотроос ингээ битүүхэндээ бас ингээ яах вэ хөө. Тэгээ бид нар ч бас хоорондоо ярилцсан ийм гоё цэнгэг ийм гоё газар ингээ бас хүн орж болт юм болов яа гэм бол гээ бас тэгээд гоё сүсгэлээд юу яагаад гоё юугаад орсон. Тэгээд тэнд бол яа манай хоёр бол бас сэлдэг хүмүүс өөр юм байна. Шумбаад очсон. Би бол тэр чинь тэгэл бас жоохон айцтай тэгээд эхлээд орсон тэгээд бас гоё байсан тэгээд мэдрэмж. Тэр тэгээд бас хизээш тэр мэдрэмжийг ер нь бол хүмүүс бас авахудаас мэдрэхээргүй тийм гоё мэдрэмжийг авсан. Тэгээд тэнд бол хоёр дахь гоё байсан. Драфтын 3 нь бол одоо за тайгыг бол мартаж болохгүй зүүн тайг зүүн тайгыг бол тэр бас хэр баргийн аавын хүү очиод байхаагүй мороор 40 км явж очдөг гэсэн бас эхэндээ бол ийшээ ингээд ачаагаа ачаад ийшээ явж байхад бол амар хол санагдаж байгаа. Яа байхад тэгээд дуусахгүй юм шиг тийм юм шүү дээ. Тэгэл цаахаа очичоод яг нааж аргахад жахад ингээд тайгын хатаг ууцнууд бууцнууд ингээд үзэмжнээс гоё тэр утаснуудын тэр үзэмж тэр цаа бугнуудыг ингээд юу яа цаа бугнуудыг ингээд уяад зилэлсэн байгаа нь бүр үнэн гоё очингууд л ингээд тэгэл тэр урцанд ингээд оройноо очиод хонжоо тэр мэдрэмж бол бүр хараа бас шал өөр ертөнц байгаа. Тэгээ тайгтай холбоотой би бас нэмээд нэг комент хэлэхэд болохоор зэрэг зүүн тайг, баруун тайг гэд хоёр тайг байгаа. Тэгээд зүүн тайгийнхан бол бид хэдий баруун тайгад очиж үзээвэрсэн бас нутгийн хүмүүсээс нэлээх судалгаа авч асуусан. Тэгээ цаагаар ингэ тойролч. Тэгээд нутгийн хүмүүсээс нэлээдгүй судалгаа авсан. Цааш юу? Тэгээд тэгэнгүүт зүүн тайгийнхандаа бол нутгийнхан илүү тийм ам сайтай тийм сайн хүмүүс яг энэ байглаараа органикаараа тийм сайн хүмүүс одоо тийм шунлын сэтгэл бол маш багтай. Тийм хүмүүс байдаг гэж биднэрт мэдээлэл өгсөн. Тэгээд бид бол зүүн тайгад бараалгасан. Тэгээд зүүн тайгад тэр утаж авсан. Тэр цаатай айл бол бас их гоё айл байсан. Тэгээд бид чинь уртцанд хоноглосон. Тэгээд нэмээд хүмүүст хуваалцахад болохоор зэрэг хэрвээ та бүхэн одоо тайг руу аялахыг зорж байгаа бол одоо зүүн тайг руу тэр нөгөө нэг бүглүү газар руу гурил будаа яг ахуй хүнсний
хэрэгцээний юм яг хэрэгтэй хүн яг хэрэглэх тийм зүйлсийг одоо ингээд аваад очиосоо гэж бол уриалж байна. За одоо нөгөө арх дагс тэгээд согтууруулах хундааны төрлийн зүйл битгий авч очоорой. Тэгээд өөртөө ч гэсэн бас очихдоо согтууруулах хундааны төрлийн зүйл битгий хэрэглээрэй. Нутаг орныхны тэр хүмүүсийг хүндтгээрэй. Цаатангууд бол үнэхээр ямар ч тийм одоо зөв тэгж харагдахад бол яг л хүнд хэрэгтэй, яг амьдралд хэрэгтэй байгаа ахуй хэрэглээний юмнууд тэгээд цаа буг урт тий. Тэгээд цаа буг бол үнэхээр номхон тийм дүлгөөхөн өстө хөөр хайртай билээ тий. Тэгээд одоо бидний ажиллаж байгаа цаг үед бол цаа буг бол яг янзгалцсан тэгээд зөндөө олон хөөрхөн янзгнуудтай. Тэгээд цаагаа бас ингээд саад юм билээ. Тэгээ бид чи цааны суу уусан тий. Цааны сүүтэй цай уусан. Тэгээд ер нь бол цаатай айл руу очих жоо бол арх авч очиод ер нь л дэмий гэж бол ботсон. Яг гэвэл тийч очингууд хүн болгоо ингээд цаатай айл руу очихдаа арх ингээд авчиад байх юм бол тэр цаатан гэдэг омгийг гоё авч явж байгаа тэр айлын эр хүмүүс байна шүү дээ тий. Бид нар чинь ингээд архинд орчин. Тэгээд тэр цаатан одоо омгийн одоо нэг цаашдаа ингээ урт удаан хугацаанд өргөжлөх тэр зүйлийг одоо ингээд алдагдуулах тийм тасралтгүй тийм залгамж чанар бас устж өгөө болох магадлалтай тийм ээ. Тэр чин төв рүүгээ бараад чин тий архинд орчин байнгын ингээд за ер нь ингээд тиймэрхүү юм үүсэх магадлалтай. Тэгээд түрхий бидний очиод буудалдаг тэр айлын игч нөртөл ярьж байгаа юм чинь. Одоо ингээд бид нартай ирж байгаа жуулчд ингээд хүмүүс ирэхдээ арх авчирч өгöd байна. Манай нөхөр архинд орчих үедээ гэдгээс би маш их айдгаа гэж хэлж байгаа. Тий. Тэгсэн тий. Тэгээд айгүй тийм бас тийм нэг хаард тий. Хүнд юу байгаа сэдв байгаа. Тэгэхээр ер нь бол одоо бид нэр ингээд хөвсгөл дархтын хотхор хөвсгөл далаа ээж маань бол үнэхээр үзэж хараад дуусамгүй тийм сайхан байгалийн тогтц байдаг. Тэгээд бүгдээрээ ингээд гоё хариуцлагатай аялж зугаалаад сурцгаая. Тэгээ бусаддаа бас ийм хариуцлагатай аялал зугаалгыг сурхалчилцээ тий. Тэгээд ер нь бол ямар ч тохиолдолд алкогольны хэрэглээ гэдэг бол ямар ч зүйлийн тэр амт чанарыг багасгадаг, тийм бууруулдаг, муухай болгодог. Мэдээж зүү зөкстэй хэрэглээ байж болно. Магадгүй тэгээ миний энэ зүү зөкстэй хэрэглээ гэж хэлсэн нь буруудаж магадгүй зүгээр яг зүү зөкстэй хэрэглээ бол байж болно гэж би бол үздэг. Гэхдээ бүгдээрээ юм тэгээ экстрем аялал тэгээд бусад ийм нутаг орноор байгаль дэлхий үзээд ингээд хүндэтгэлтэй аялж байгаа тохиолдолд та бүхний одоо гаргаж байгаа хүндлэл хандлагаас таны аялал ямархуу чанартай, гүйцэтгэлтэй, үр өгөөжтэй байх вэ гэдгийг шийдэгдэнэ. Тэгэхээр бас цаатан отогт очихдоо битгий алкогольны төрлийн зүйл авчиж ороо. Тэрнийхээ оронд нэг 20 кг гурил ч юм уу тий. Тэгээд 10 кг будаа ч юм уу тий. Сахар одоо 9 чихэр ч юм уу. Яг нэг хүний амьдралд хэрэг болдог доо тий. Нөгөө хүнсний бүтээгдэхүүнүүд. Тийм хүнсний бүтээгдэхүүнүүд авч очоороо гэсэн тийм уриалга байна. Тэгээд та бүхэн очоод тэндээ сайхан амраад тий. Тэнд бас ингээд тэр чинь бас ингээд айл бүлүүд байгаа тий. Тэгээд хүн ингээ айлд орохдоо арх авч ороод гэрт нь ороод архтаа суугаад байвал ямар бах вэ? Тэгэхээр бас өөртөө хэрэглэх зохис хэмжээгээр бас алкогол авч яваад үгүй бол ер нь алкогол бол хүлээмжшүүрээ дэмийл байх гэж бодож байна. Тэгээ соёлтой айлцаагаараа. Тий, соёлтой айлцаагаараа. За аяллаа 8 дахь өдөр Хөвсгөл аймаг Хатгал сум Сүхбаатар хөлөө онгоцсон дээрээс бит хоёр нэг жижигхэн сэтгэлээ хуваалцлаа. Cheers. Манай одоо аялалтай хамт байгаарай. Хамт байгаарай. Хүмүүсээ манай аялалтай хамт. Янз өдөр үргэлжлэнэ. За